байцсан ноо бай. За битээр өчигдөр бичлэг оруулаагаа уучлаарай. Битээр жоохон хайлт амралт хэрэгтэй байгаа жоохон ядраад лээ. Тэгээд өнөөдөр битээр болохоор хүмүүс битээрт одоо илгээсэн эвгүй комментууд ер нь бол инээдтэй гэх юм уу? Энэ бол юу юм чинь те? Үгүй битээрийн амьдрал тохиолдож ирсэн хамгийн сонин хүмүүсийн гаргаж ирсэн хамгийн сонин асуулт. Хүмүүс асуулт гаргад юм уу? За битээрээс сууж ирсэн хамгийн сонин асуултуудыг та нартай хуваалцгаа. Тэгээ бүгдээрээ бичлэгэндээ орж байгаа. Эхний асуулт болохоор надаас суусан асуулт аа нэг бичлэгийн доор коммент хэсэгт үлдээсэн юмсан. Тэгээд ер нь бол намайг эрэхтэй юм уу гэсэн юм. Эрэхтэй юм уу? Тэг би намайг уучлаарай. Тэгэхээр чин тийм юм. Өөрөөр зүгээр стрит юм. Дээр стрит гэсэн юм шүү дээ. За дараагийнх маань болохоор Нора хил гэдэг нэр тэнийг юм аа. Хитрхи өөрсдийнхөө ертөнцид амьдрдаг уу очих юм. Өөрсдийнхөө нөгөө комфорт зон руу зайлж явах та. тийм л. Тийм бит хоёр өөрсдийнхөө л өртөлтэй да. Гэтэ нэгдүгээрт Нора биш Нова шүү. Тийм. Ер нь Нора болоод байгаа. Тийм. Ноох бол юу Ноха гэсэн тийм. Ноох. Тийм. Сүлдээ юу ч л гоо л доо. Мэдгүй байна да. За. Яхан бол үнэхээр сонь зүйл. Энэ хоёр гомо юм гэсэн юм. Тэгвэл хамгийн сонь энэ видеоны тайтл нь лесбиан хосууд байх хэрэг бэ гэдэг доор энэ хоёр гомо юм. Хоёлоо гомос байна юм болов. За дараагийнх маань болохоор нь штэ тий. Дараагийнх нь болохоор зайлаа П гэв. Тэгээд хоёулыг чинь харамл зохиод амар юм бэ гэсэн байна. Ингээд төсөөлтөө ингээд хоёлоо ингээд зүгээр явж исэн чинь нэг хүн бодомч ингээд машины цаас гүйж ирснээр цогч юм байна. Зүгээр яг битэрээ хоёулынхын хувьд бол тэгэл ингээд коммент бичэл устгаал мартан штэ. Тэгэнгүүт яг нийгэмд ингээд амьдрал донд иймэрхүү сэтгэхүйтэй хүмүүс амьдарч ин гэж бодох юм готормоор байгаа юм. Тийм үү? Сайн. Яахтэй тэг амьдарч ин дөө. Асуултаар шүү дээ. Миний Instagram дээр ирж ирсэн баггүй юу? Тэгсэн чинь чи ингээд нүүрнийхаа зургийг хийгээл, биенийхээ зургийг хийгээл гэдэг мөртлөө яа төлөлтийнхаа зургийг хийдэг юм бэ гэсэн юм. Тэгээд би яг тэр өдөр аваад байгаа. Ваа гэж үзсэн. Тэр чинь нөгөө нэг фото фетиш юм гэсэн юм болов. Хөлний зураг гэдэг нь яг жинхэнэ одоо ингээд яг шаганаас доод хөлний зураг юм болов өсөхгүй бол яг богсон биенээс доош хөлний зураг гэдэг юм. Тэгвэл зөвхөн хөлний зураг яагаад оруулах юм бол гэсэн юм шүү дээ. Би тэгэл бас тухайн үедээ гэж бодол гайхал өнгөрчиж үлээ дээ. Гэтэ тийм хөлний зураг мөргийг мөнгөөр худалдаж авдаг хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн дээ Байдаг шүү. тийм сайт майд байдаг юм шүү дээ. Бичлэг авах гэсэн. Дараагийн асуулт маань шүү дээ. Бас Instagram дээр ирсэн асуулт байсан байхгүй юу? Тэгсэн чинь чиний ингээд уруулны цоорхоо горчин пирсинг хийлгсэн цоорхоо горчин уудсан юм чинь гардаг уу? Гард юм уу? Оо. Би эмгээ авч байгаад үзээгүй гэхдээ гарахгүй л гэж бодсон шүү дээ. Гарч байгаа. Үзэхүү. Би бас бодсон шүү. Үзнэ. Тэгвэл надаас хүн болгомоор энийг асуудаг. Надтай танилцсан эрэгтэй хүн болгон энийг асуудаг. Намайг лесбиан гэдэг хэлснийхаа дараа чи эрэгтэй хүнтэй унтаж үзхийг хүсдэг үү гэсэн асуулт. Банк асуудаг. Энийг юм лээ. Хэрвээ би эрэгтэй хүнтэй унтахыг хүсдэг байсан бол юу гээл ингээд лесбиг явж явах үү? Тийм үстэй. Тийштэй. Ер нь бол тийм байхгүй. Танаас болохоор намайг левч зүүдгүй гэж асуудаг. Үгүй. Левч зүүдгүй байгаа. Битэрэ хэлээр бол бимбэр. Тэ. Хүмүүсийн хэлээр бол биндэр. Тийм байгаа. Тийм үү?
За тэгээ битээрээс бүр санаан зовхон байрын асуудаг асуулт. Маш их асуудаг асуулт юу вэ гэхээр хоёр хүүхэдтэй болох уу, яаж хүүхэдтэй болох вэ гэж асуудаг. Тэгээ мэдээж болно. Мэдээж болно. Тэгээ яаж болох вэ гэхээр нэгдүгээр хүүхэд гэсэн хүүхэд гэж юу? Хүүхэд өргөж авах нэг арга байна. Хоёрдугаарт үр шилжүүлэн суулгах. Тэгээд гуравдугаарт нэг арга байгаа. Тэрний талаар бүр амар сайн судалж агаад тэгээд ер нь. Гэтэ бараг 3 дахь нь авах яг тэр авах гэж бодож байгаа. Тэр нь хүүхэдтэй болгоно. Тийм. Тэрэн дээр санаа зовох байхгүй. За дараагийн коммент маань болохоор ямар хүндээ хоёр вэ гэсэн байсан. Тэр бол хүндээ биш. Зөв камерны өмнө хамаагүй тэгж нөлөөлөлтөд байх юм бол бас өсвөр насны хүмүүс тэрнээс жоохон хүмүүс бас эвгүй сонин содон харагдаж магадгүй ч доо жоохон тиймэрхүү юмас бид зайлсхийдэг. Гэтэ бид бол хүндээ биш. Тийм бай. Асууж хамгийн сонин асуултуудыг нэг заяа. Тэр нөө асуужсэн за чи өөр асуусан заяа. Би юу? Тийм. За. Үерхэд ингэ байж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь байж үжсэн аа. За бараг тэр чинь 3-4 сар үерсэн байсан баха. Тэгээ найзуудаа юм яриад суучихсан. Гин надад орохтой. Чи лесби юу? What? Seriously? Илүү угаалгаа. Иржсэн амар сонин асуултуудын нэг тийм ангийнхны урдаг газар нэг согтоо авах байсан. Тэгээ тэр ах мөрчч юу үзсэн гэж. Чи доогроо шидэм үү юугаараа шидэм гэсэн шүү дээ. Яг ингэж сууснаа. Гүйлтэй ерөн зүгээр би яг тийм болгоод тэгээд тийм. Тэр нэр үсэн. Гэтэл юу хөдөө тэгэл. Гэхдээ энэ ер нь үс үг юугаараа шидэм гэж. Өксөөрөө шийдэж өгч дээ. Энэ бүр амар сонин бүр үнэхээр сонин асуулт. Гэт хоёр лесбиан хос байхад хин нэгний эрэгтэй хурж ирээд найзлууд болох уу гэсэн. Гурлаа өрөх үү гэсэн үг. Өөрсдийгөө заавал хэрэгтэй гэж боддог юм байна. Мэдхгүй шүү дээ. Do you really think so? Асуулт болохоор битээрт ирсэн асуулт тэгээд яг бичлэгний доор ирсэн байсан асуулт нэг эрэгтэй хүн битсэн байсан баха. Хинэн дээдлэн хин доотлон вэ гэж асуусан. Ийм том хүний юмд хариулахгүй. Гоо. Ийм жоо хөөрхөн жоо юу? Хээ. Ууа. Яаж ингэж сууч чадчихна? Яг дуусах нь өндөр нэг юм лээ. Тэгэхээр би автобусанд явж исэн чинь хоёр сурагч форумтай сурагч хоёр хүүхэд ингээ хоорондоо ингээ миний талаар ирж байгаа байхгүй. Яг ингэ чихэн дээрээс та шөөрөө чимбэр хамбар гэж ярьж иржсэн. Надад үжижсэн. Уучлаарай та гомго юм суучихсан. Яг гэсэн бол мэдгүй. зураг хурцсан болов уу? Тий юу гэх юм. Гомотод харилцсан юм уу? Мэдгүй. Тийм үс гэдэг шүү. Мэдгүй дээ. Мэдгүй хүмүүс жоох юм да. За тэгээд өнөөдрийн бичлэг маань ерөөхдөө ингэсгээд жоо богинохон дуусчлаа уучлаарай. Тэгээд битээр угаасаа маргаашнаас 23-наас гэсэн үг яг эрчиндээ ороод яг харинтын тавигдаж байгаа болохоор эрчиндээ ороод гоё шин юмнууд бүгдийг хийн ингээд битээр ирсэн байгаа. Тэгээд бүгдээр төрхүүлж байгаарай баяртай өнөөдрийн бичлэгээ дуусгацгаая.